Hi Cherries. За мөн YouTube сувг дээр бичлэг хийгээд 7 хоног болсон байна. Тэгээд өнөөдөр би арай өөр сэдвээр бичлэг хийх гээд бэлтгээд судалгаа хийсэн байсан боловч үзэгчдийн хүсэлтээр шал өөр сэдвээр бичлэг хийхээр боллоо. За энэ нь болохоор миний YouTube сувгны доор коммент хэсэг дээр мөн хувь чатаар маш олон хүмүүс long shot гэдэг шинэ хамтлагийн талаар бичлэг хийгээд өгөөч гэж санал хүсэлтүүд бол орж ирсэн. Тэгээд тухайд нь болохоор би яг зориод YouTube сувг дээр ингээд хайж маягаар бичлэг ерөөсөө үзээгүй. Ер нь бол надад ямар ч ойлголт байгаагүй. Тэгжсэн чинь өчигдөр би бодон дээрээ сууж байхдаа зурагтан дээр YouTube үзэх гээд байжсэн чинь санамсруу цаанаас нь YouTube надад long shot хамтлагийн moonwalking гэдэг клипийг санал болгохгүй юу. Тэнгүүт нь нэр хүмүүс намайг long shot хамтлагаар бичлэг хийгээр гэсэн чинь энэ ямар хамтлаг юм бол та гэдэг зүгээр л ямар ч тийм хүлээлт ойлголт байхгүй зүгээр тэр бичлэгийг ороод үзсэн чинь oh my god ямар одоо миний яг ойрын хэдэн жил хүсэн хүлээсэн яг миний хүсчихсэн хамтлаг гарч ирсэн байна цаана чинь. Бүр нэг юм шинэ уур амьсгал, шинэ агаар салхи. Тэгээ нэг K-pop урлагт яг энэ дутагдчихсан бохгүй гэсэн чинь яг миний хүслээ. Long shot гэдэг хамтлагийн moonwalking гэдэг клипийг үзээ надад маш их таалагдсан. Клип нь үнэхээр гоё. Бүжиг нь бас их гоё. Дуу нь маш гоё. Аялуулга. Хүн нэг сонсоод вау, энэ бүх ингээд дахин сонсоод байх мэдрэмж төрсөн. Тэгээ яг үнийг хэлэхэд энэ хамтлагийн талаар Facebook дээр би нэг пост харсан байхгүй юу. Ялангуяа энэ хамтлагийн Lewis гэдэг залуу Justin Bieber-ийн хоолойтой ямар адилхан юм бэ гэсэн байсан. Тийм постыг хараад анзаарсан байсан. Тэрнээс яг өөр ямар ч ойлголтгүй байсан. Тэгээ яг клипийг үзсэн чинь нэрэл Justin Bieber-ийн хоолойтой адилхан байсан. Тэгээ энэ клип болохоор сая 1 сарын 13-нд яг YouTube сувг дээр албан ёсоор тавигдсан юм байлээ. Тэгэхээр энэ яг дебют сонг нөхгүй яг клип жүүсэн албан ёсны дуу. 1 сарын 13-наас хойш дебютээ хийсэн гэсэн. Тэрнээс өмнө болохоор энэ хамтлаг маань болохоор өөрөө YouTube сувг болон TikTok, Instagram аяг дээр айл үжин ингээд бичлэгүүд хийгээд байсан юм байна лээ. Гэхдээ тэр нь болохоор дандаа pre-debut. Одоо яг албан ёсны дебют хийх өмнөх нь бэлтгэл ажил гэх юм уу. Moonwalking гэдэг та нар мэдчихсэн сарны алгалтай Michael Jackson гэдэг уусаа энэ клипний дууны үгэн дээр ч гэсэн Michael Jackson гэж хэлдэг. Тэгэхээр энэ хамтлаг болохоор 4 гишүүнтэй. Тэгээ энэ хамтлагийг магадгүй та нар YG Entertainment эсвэл одоо юу гэдэг Black Label ч юм уу SM Entertainment-ийн юм болов уу эсвэл Hybe-ийн болов уу гэж бас бодож магадгүй те. Гэтэл энэ хамтлагийг хэн продюсерлж одоо захирлыг хийж энэ хамтлагийг гаргаж байгаа гэж бодож байна. За энэ болохоор 2PM хамтлагт байсан. J Park энэ хамтлагийг гаргаж ирж байгаа юм байна. J Park-ийн More Vision гэдэг компани байт юм. За тэр компаниас гаргаж ирсэн хамгийн анхны дебютээ хийлгэж байгаа boy band хамтлаг юм байна. Энэ хамтлаг бол 4 гишүүнтэй. Гишүүн болгоноор танилцуулахаас өмнө би нэг зүйлийг бас хэлмээр байна. Ялангуяа moonwalking би үзэж чад надад яг ингээд сонсоод яг XG хамтлаг шиг санагдахгүй юу? Япон хамтлагийн багтаа гэжсэн чинь солонгосоор дуулаад байна. Тэгээд ээжсэн судалсан чинь солонгос хамтлаг юм байна лээ. Long shot гэдэг үгний утга нь болохоор сул байр суурнаас эхэлсэн ч амжилтанд хүрч чадна гэсэн санааг одоо илэрхийлдэг. Одоо ийм багаас эхэлж байгаа амжилтанд хүрнэ гэсэн утгатай юм билээ. Тэгээд сорилт өөрөө утга учиртай гэсэн тийм тайлбартай. Энэ хамтлагийн талаар би ингээд судалгаа хийж байхдаа миний нөгөө хайртай дуртай Cortis хамтлаг гэж штэ. Би өмнө нь одоо Cortis хамтлагийн альбомыг захиалж авч ирсэн тийм. Тэгээд энэ хамтлагийн маш том өрсөлдөгч хамтлаг гараад ирэгүү дээ гэж би бодсон. Энэ хоёр хоорондоо маш их өрсөлдөх болов гэж бодож байна. Тэгэхээр өрсөлдөн гэхээр зарим хүмүүс жоон буруугаар ойлгож магадгүй те. Яхаар ингэж харьцуулж идэв, яхаар ингэж ингэж өрсөлдүүлж идэв гэж бас ойлгож болно. Гэхдээ миний хувьд гэх юм бол ер нь ямар нэгэн зүйлд нэг баг ч гэсэн ингэж юм өрсөлдөөнтэй байх юм бол тэр дундаас маш сайн чанартай гой мөтөлүүд гардаг байхгүй юу. За зүгээр жишээлбэл гэх юм бол Big Bang 2PM хамтлаг бол яг тухайд яг нэгэн зэрэг яг ойролцоо дебютээ хийжсэн хамтлаг. Гэхдээ Big Bang хамтлаг болохоор илүү ингэ далартай болцсон. Тэрнээс болохоор 2PM хамтлагийн дуунууд амар гоё дуунууд байдаг байхгүй. Би 2PM хамтлагт үнэхээр хайртай. Гэвч Big Bang-ийн сүрэнд нь жоон дарагдсан тийм хамтлаг байдаг байхгүй. Яг л тэрнтэй адилхан энэ Cortis болон Long Shot энэ хоёр хамтлаг бол хоорондоо жинхэнэ өрсөлдөх болов гэж би зүгээр хувьдаа таамаглаж байгаа. За эхний гишүүн болохоор би нэрийг жоохон буруу хэлж магадгүй. Охир гэдэг залуу заяа 2006 оны 1 сарын 21-нд төсөөд нь удахгүй болгож байгаа юм байна. За хамтлагийн ахлагч ийм залуу байгаа. Одоо 20 настай. Тэгээд энэ хамтлагийн гишүүд маань болохоор дандаа 16-аас 20 насны ийм залуучууд байгаа шүү, ийм дөрвөн залуу. За тэгээд энэ залууг би анхаарч яг ийм Япон юм болов гэж боддог. Гол үндсэл нь энэ залуугаас учиртай байхгүй яа. Тэгэхээр амар тийм Япон царайтай заяа. Яг Япон залуучууд нэг иймэрхүү царайтай байдаг шүү дээ. Тэгээд аим хөөхөн тэгээ өндөр нь хэмээл 182 см. Тэгээд өмнө нь болохоор JYP болон YG Entertainment-д аудишн өгчээсэн юм байна. Гитар тоглодог, 5 жил бэлтгэгдсэн. За үүнээс гадна өдөр болгоно 5 км гүйд юм байна. Хочин гэх юм бол 5 км Salmon гэдэг нэртэй юм байна. Тэгэхээр яалчгүй 5 км гүйдэг нь бол амьдралын хөвшил зуршил болцсон байгаа байхгүй. Үүнээс гадна болохоор энэ залуу нэг ихчтэй хамтлагийн ингээд ахлагч юм залуу байгаа. За дараагийн гишүүн болохоор би нэрийг бас буруу хэлж байж магадгүй. Rule гэдэг залуу байна. Main rapper одоо гол хип хоп одоо өгүүлдэг рэпер залуу байгаа. Мөн адил 2006 онд төрсөн. Гэхдээ 9 сарын 18-нд
төрсөн юм байна. 180 см өндөр ийм залуу юм байна. За тэгээ 3 жил бэлтгэгдсэн. Айлын ганц хүүхэд юм байна. Тэгээд 12 настай Коко гэдэг нэртэй нохоотой юм байна. За тэгээд ананас идэх дуртай. Тэгээ хочин гэх юм бол baby hippo. Одоо нэг усны хөхөр baby hippo шиг тэгж харагддаг юм байна гэж ойлголоо. За тэгээд өдөр тутмын усыг маш сайн хангалттай уудаг юм зуршилтай байна. За дараагийн 3 гишүүн болохоор Вужин гэж унших байх. Гэхдээ солонгосоор болохоор Үжин гэж унших юм шиг байна. За энэ залуу болохоор 2008 оны 3 сарын 8-нд төрсөн. Одоо Мартин 8-нд төрсөн. Нөгөө 2 гишүүнийг бодох юм бол арай 2 насаар дүү 177 см юм өндөр залуу байна. Дэлхийн хамгийн удаан хугацаанд бэлтгэгдсэн залуу 6 жил бэлтгэгдсэн. Oh my god. 2008 гэрж энэ залж одоо 18-тай 6 жил гэрж 12 настайгаас эхлээд энэ урлаг төхөл тавьсан гэсэн үг шүү дээ. Бэлтгэгдэж эхэлсэн гэсэн. За тэгээ маш авьяастай залуу юм билээ. Одоо нөгөө дуу хөгжим зохиох тийм тал дээр илүү авьяастай юм билээ шүү. I knew from the first time I stayed for a long time cause I like me better when I like me better. Тэгээд хоёр мууртай юм байна. Bank Cloud гэдэг нэртэй хоёр мууртай. Тэгээд нэг эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй юм байна. За ийм мэдээлэлтэй байна. За дараагийн гишүүн болохоор энэ бол хамтлагийнхаа хамгийн жоохон нь буюу Макне. За Луис гэдэг залуу байна. Гэхдээ солонгосоор Руи гэж хэлдэг юм шиг байна шүү. За тэгээ 2010 оны 5 сарын 1-нд төрсөн. Тэгэхээр одоо дөнгөж 16 настай. Гэхдээ яг 16 нас хүрээгүй 4 сарын дараа 16 нас хүрэх юм байна. Main vocalist. Яалч энэ хамтлан бусад гурав нэгэд юм рэп өглөөд байдаг. Гэтэл энэ залуу маань болохоор илүү дуул тал дээр одоо vocalist залуу байгаа. Тэгээ 2 жил бэлтгэгдсэн юм байна. Вау. За тэгээд айлын ганц хүүхэд нэг настай Hunter гэдэг нэртэй мууртай юм байна. Бусад гишүүдээс юугаар аюух ялгаатай вэ гэхээр түүний дуу хоолой нь яг 16 настай хүүхдийн дуу хоолой бүрэн боловсролтойггүй байгаа штэ. Өсөлт хөгжилт нь арай дуусаагүй байгаа. Тэгэхээр цаашдаа ингээд яг хоолой ингээд жоо сууж ирэхээр жоо өгтгөн хоолойтой болж ирэх байх. Яг одоо байгаа дуу хоолойны штэ. Тянер хоолойтой гэж ярьдаг үлээ. Илүү юм эмэгтэйлэг дүү, нарийнхан дүү. За эмэгтэйлэг биш үү зүгээр юм нарийнхан дүү хоолойтой. Хүмүүс болохоор яг тэр Moonwalking гэдэг дууны хэсгийг харчаад oh my god энэ чи яг Justin Bieber-ийн хоолойд ямар адилхан юм бэ? Тэгээ зарим нь болохоор тэр клипийн үзэг дууг нь анх сонсох хүмүүс болохоор энэ чи эмхтэй хүн юм уу гэсэн тийм комментууд бас байсан. You know you love me, I know you care. Just show an effort and I'll be there. You are my love, you are my heart, and we will never ever ever be apart. 네, 감사합니다. Kesha Cole-ийн Love гэдэг дууг дууж авах шалгаруултанд бол орж исэн байна. Сенашиде хамтлагийн Юнагийн дуртай дуу байхгүй юу? Бараг 10 хэдэн жилийн өмнө сонсож байсан. Үнэхээр гоё дуу. Дуу зохиох авьяастай. Нөгөө гураагаа бодвол энэ залуу царай цусны арай нэг жоо ирлийцтэй царайтай байгааг та анзаарсан баг. Ийм цавцаан хайртай илүү өндөр амралттай ч гэдэг юм те. Тэгээд энэ залуу болохоор ирлийц юм байна. Аав нь Франц, ээж нь Солонгос юм байна. Сая 1 сарын 13-нд дебют хийсэн шүү дээ. Тэгэхэд тэрнээс өмнө ч гэсэн бичлэгүүдээ хийжсэн. Одоогийн байдлаар ийм богино хугацаанд Instagram хаяг дээр 740 мянган followersтэй, TikTok дээр бүр 1 сая followersтэй. Тэгээд J Parkour-хон Instagram хаяг дээр өнөө өглөө story оруулсан байсан. TikTok нь 1 сая дагчтай болчлоо гэдээ бүр баярлаад. Тэгээд нэг өсөндөө J Park өөрөө уран бүтээлчтэй маш олон жил уран бүтээл гаргасан хүн хэрнээ өөрөөсөө гадна хамтлаг гаргана гэдэг чинь амар том хариуцлага байхгүй. Тэгээ мөнгө төргөөс ахуулаад бүх одоо бажеттэй зарцуулж байгаа бүх мөнгүүдийг өөрөөсөө гаргаж байгаа, компаниас гаргаж байгаа. Бүх зүйл дээр нь ментор хийд юм бил. Одоо би бичлэгүүдийг харсан чинь хамтлагийн гишүүдэд хэлж байгаа чи ингэж хөдөл, чи илүү ингэж өөртөө ихтэй, ингэж дуул, ингэ тэг гэдэг бүгднийг зааварж өгдөг. Тэгэхээр энэ хамтлагийн бараг эцэг нь аав нь гэж хэлж болно. Үжийн ч гэсэн хэлсэн ш. Та яг ингэ манай хамтлагийн яг юм аав шиг байдгаа гэдэг. J Park-тэй ингэ нэвтрүүлэг дээрээ бас ингэж хэлж байгаа байхгүй. Манай хамтлаг одоо бусад компани хамтлагуудаас арай өөр илүү юм чөлөөтэй. Оо миний бүр хоолоос уучлаа. За тэгсэн чинь би long shot reaction video гэд хайлаа. Тэгсэн чинь маш олон хүмүүс ингэ reaction хийсэн. Moonwalking-оос арай өөр клипэн дээр бас нэг reaction хийсэн байгаа байхгүй. Тэгэхээр би үгүй энэ чинь дахиад нэг дуутай юм уу гэх. Тэгээ ороо үзсэн чинь Saucin гэдэг дуу байгаа заяа. Saucin. Тэгээ энэ дуу бол зүгээр гал fire. Зүгээр дуус. Үнэхээр супер. За клипийн нэштэй бүр цаанаасаа маш их тэр мөнгө зарцуулсан гэдэг нь бол харагдаж байгаа. Энэ клипийг хийхэд бол Вьетнам найруулагч баг хамт олон ажилласан юм билээ. Тэгээ эдгээр ч болохоор Вьетнамд очиж зураг авалтаа хийсэн. Бүх зүйлсээ ингээ Вьетнамын уран бүтээлчдэд даатгсан гэсэн үг заяа. Машин дээр ингээ цэнхэр хувцастай хүмүүс ингээ бүжилж ядсан шүү дээ. Тэр хүмүүс ч ихсэн мөн адил Вьетнам хүмүүс юм билээ.
За тэгээд 4 хүн ингээ бүжиг ингээ харахад бол би бол эхлээд жоо дасаж өгөөгүй. Яг нэг хүн дутуу байгаа юм шиг. Одоо Солонгосын эрэгтэй хамт гэж дандаа ингээ амар олон гишүүнтэй байгаад байгаа шүү дээ 6 7. Тэгээд хамгийн гол нь тэрийг хараад сурцсан болооч тэр юм уу. Яг тэр 4-ний бүжиг харсан яг нэг хүн дутуу байгаа юм шиг тийм зүгээр надад тийм мэдрэмж өгсөн. Тэгээд айгу муу зан сурцсан байлаа. Рул гэдэг залуу шүү дээ. Люсиг ингэж байгаа байхгүй. Чи яагаад орой болгон шүн 3 цаг тусанд орж идэм бэ? Чамайг усанд орж байгаа чинь би ингээд сэрчээд байна гэж жоохон уурлах маягтай ингээд гомдолж байгаа байхгүй. Тэгсэн чинь Люс ингээд суужсэн. Та нар ч өөрөөсөө ингээд усанд орох болгондоо хүн болгон нэг цаг усанд ордог, амар хугацаа зарцуулдаг. Тэгээд би хамтлагийн хамгийн жоохон учраас би хамгийн сүүлд орох шаардлагатай болоо. Тэгээд усанд орохсоор л би шөнийн 3 цаг усанд ордог юм аа гэд айгүй хөөр хэлж байхгүй. Тэгсэн чинь тэндээс нөгөө J Park гарч ирсэн. Та нар хүн болгон одоо нэг цаг усанд ороод байх юм бол усны мөнгө амар их гараад байна. Бүр тэнгэр тус айгүй мөнгө гараад байна гэд айгүй хөөрхөн тэгж байгаа байхгүй. За миний бэлтгэсэн мэдээлэл ерөнхийдөө ингээд дуусчлаа. Тэгээд гоё баярт мэдээд дуусахад бол би Blackpink хамтлагийн Deadline гэдэг цомог болон би BTS хамтлагийн бас цомгийг захиалсан байгаа шүү. За ингээд бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Hey, c'est vieux. Hein? Comment tu vas arriver à nous occuper dans 7 ans? 그 루이가 불어를 되게 잘해요. 프랑스 학교 다녀가지고. 뭔 말이야? 네? 무슨 말이야? Ah, 되게 젊어 보이신다. 어떠지? 동안이지. Et aussi, ta chanson Momé, tu peux arrêter de la chanter. Ouais, merci. 몸에 좋다고? 네, 오늘 갑자기 안 시키던 불어를 갑자기